Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнтэйгээ би хамтдаа аялж өөрийнхөө чөлөө цагийг бас хамтдаа өнгөрөөе гэж бодож байна. Тэгээд ялангуяа энэний хажуугаар өөрийнхөө дуртай очих газар маш гайхамшигтай газрыг та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. Тэгээд Монголын залуус маань үнэхээр өөрийнхөө чөлөөтэй цагийг маш зөвөр өнгөрүүлж бас эрүүл мэндэд анхаараасаа гэж би боддог. Та бүхэн ч гэсэн надтай санал нэг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд миний очих дуртай газраар хамтдаа аялцгаая. Хүний амьдрах орчин гэдэг бол мэдээж бас гэр орон гэдэг дуусахгүй тийм ээ. Тийм болохоор бас гэр орноос завтаа чөлөөтэй цагаа өнгөрөөж байгаа орчин тойрноос энэ өдөр тутмын стресстэй тэмцэж амьдрахын тулд маш их эрч хүчээр цэнэглэгдэж байх ёстой юм шиг надад санагддаг. Тэгээд ямар ч хүн бас амьдралаас амьдралын аз жаргалын таашаалыг мэдрахийг хүсдэг байх л да. Тэгээд энэ гоё мэдрэмжийг мэдрэх бүрэн бүтэн боломжтой монгол хүний монголчуудын маань санаачлаар нэгэн гоё газар хаалгаа нээсэн байна. Тэгээд би бас завтаа чөлөөтэй цагаа маш их өнгөрөөдөг энэ гоё Encanto Sport комплексоор та бүхэнтэй хамтдаа танилцсан аялцгаая. Эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх бүхий л боломжийг дээд зэрэглэлийн орчин бодит мэдрэмжид хүргэсэн. Дэлхийд нэр хүндтэй спорт зохицолборуудын жишгт энэ тэнцвэз Монголын хамгийн анхны хамгийн том ээж бүрэн Encanto спорт зохицолборыг танилцуулж байгаа дантаатай байна. Яагаад энэ өндөр 11 давхар спорт комплекс хийгээд дотор нь олон юмыг зохицлох болов гэхээр ер нь бид танаа аавын үе ч ялгаахгүй бидний үе ч ялгаахгүй ер нь уулздаг газар бол баар ч юм уу те караоке ч юм уу эсвэл одоо хөдөө салхи малхинд гарах ч юм ингээл хязгаарлагддаг байлаа л те. Тийм одооны залуучуудаар нь өөр болсон байна те. Дуугаар уны явъя, фитнес хий, тэгээ уулан давирий, тэгээ усан цэлий гэдэг. Тэр цаг үетэй хөл нийлүүлээд бас одооны залуучуудын тэр хүсэл дээр нь дэм болоод энийг бас одоо төлөвлөсөн байна. Эрүүл мэнд гэдэг бол ирээдүйн бодлого. Амьдралын утга учир зогсоо зайгүй ажиллах тань биш. Аль болох эрүүл байж урд наслахад оршдог. Иймээс бид ямар ч үед өөртөө заавал цаг гаргаж баг чулуу амарч байх учиртай. Тэгвэл Encanto спорт зохицолборын бүхэл хэсэг зөвхөн хүний тавтах эрүүл мэндийн төлөө чиглэсэн. Залуучууд бол одооноос ер нь бол биендээ анхаарал тавьдаг. Одоо эрүүл мэндэд ч гэсэн анхаарал тавьдаг болсон ба шүү дээ. Тэгээд эрүүл байгаасаа л гэж хүсэж шүү тийм үү. Түүнээс одоо манайх энэ нэг амар ашигын төлөө мөлөө бол биш те. Өндөр хэмжээний ашиг болоод одоо юу гэдгийг шөнө оройгоо 24 цагаар ажиллаад юм байхгүй. Ер нь бол аль болох л одоо нийгмийн талын ажил гэж ойлгож байгаа шүү дээ. Харин одоо бүгдээрээ зохицолборын голлох давхруудтай дэлгэрэнгүй танилццгаая. Зохицолборын 5 давхурт байрлах саун, эрэгтэй эмэгтэй халуун хүйтэн жакуз, хинүки модон хуурай нойтон саун, босоо суугаа шүршүүр, биеийн өрөлт зэрэг үйлчилгээг санал болгож байна. Энэ бол альж ядаргаагаан бүрэн тайлах цогц шинэхэн орчин юм. Одооны хүмүүсийн ухамсар өөр болсон. Ирээдүг одоо японочууд тэгэхэд биендээ ямар их арчаатай юм те. Амар одоо юу гэдэг ирээдүг харсан. Одоо саун гэхэд л одоо баг айл болгон цогцоороо байгаа шүү дээ. Японд одоо саун одоо дэлхийд баг 1 номерээр өгсөн байгаа. Encanto спорт комплексийн 6 давхрыг амьдралыг тэтгэгч байгалийн жор гэж нэрлэж юм. Хүн ба байгалийн харилцан хамааралтай уялдаа холбоог үндэслэн эрүүл аж төрхийн нөхцөлд тохируулан зохицлуулсан 5 зүйлийн өрөөнүүд болон амралтын танхим, мини кинотеатр, хүүхдийн тоглоомын төв зэрэг чөлөө цагаан өнгөрүүлэхэд зориулсан олон үйлчилгээг багтаан бүрдүүлсэн ая тухтай орчин энэхүү 6 давхурт бий. Шар цус болон царс нүүрсний өрөө. Энэ өрөө их хэмжээний кальци карбонат агуулдаг бөгөөд хүний биеийг чигээр хангах эдвэхтэй амьд биет гэж хэлж болох юм. Хүний арьсанд гүн нэвтэрч, бодисын солилцоог сайжруулж, эдисийг дахин сэргээж, цусны эргэлтийг сайжруулах сайн талтай байдаг.
Гямлайн уулын улаан давстай өрөө. Энэ өрөө нь 84 төрлийн эрдэсээс бүрдсэн байдаг бөгөөд энэ нь хүний биеийн арьсан дах олон төрлийн бохирдол болон хорыг гүн цэвэрлэн цаашлаад ядаргаа тайлах, арьсыг уян хатан болгоход маш үр дүнтэй байдаг. Эрдний чулуун өрөө. Яган болор, гартам, хаш, ман, хайрхан чулуу, шар ил сэргэг чулуу болон бусад эрдний чулуунаас бүрдсэн бөгөөд таны эрч хүчийг шууд нөхөх давуу талтай. Мөн л хүний биед хоримтлагдсан хорт бодисуудыг уусган гадагшлуулж ходоодны мэдрэлийн өрөвсөл, астм зэрэг өвчнийг эмчлэхэд маш үр дүнтэй. Мөсөн өрөө. Халуун өрөөнд ядарсан биеийг арга бэлгийн ухааны зохицлоор уялдуулж ядаргааг богино хугацаанд тайлах үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь халууны хэмээр өссөн булчин болон арьсыг хөргөөж, арьсны эдэсэд давтамжтайгаар нөлөөлж, зочрол өгснөөр хүний биеийн эдэсүүд идэвхчин гүн суусан үрчлээ арилгах, арьс уян хатан болгох, ядарч туйлдсан биеийг сэргээж стрессийг тайлдаг. Хүчил төрөгчийн өрөө. Энэхүү өрөө нарсыг амрааж жин хасах, ядаргаа тайлах, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлэх, стресс тайлах зэрэг сайн талтай. Хүний биед орсон цэвэр хүчил төрөгч нь эдисийн төвшөнд үйлчилж дотроос эерэг энергийг бий болгож, бодисын солилцоог сайжруулж, бүхий л эдэрхтэн системийн үйл ажиллагааг сэргээж өгдөг онцлогтой. Тус давхарт мөн хүүхд багчуудын тоглох зориулалтын өрөөг тусгайлан бэлдсэн. Мини кинотеатр, амьд мэт мэдрэмжийг мэдрүүлэх Dolby Digital 7.1 дугуйлт, кинотеатрын Dali брендийн төхөөрөмжүүд, дуу тусгаарлагч акустик хан, автомат суудал, дээр нь хүчил төрөгчийн аппарат. Энэ бүхэн танд жинхэнэ 5 тухыг мэдрүүлнэ. Үүнээс гадна тус давхарт Таиландаас ирсэн мэрэгжлийн массажистууд ажиллах юм. Чадварлаг массажистууд та бүхэнд бүтэн биеийн хэсэгчилсэн массаж, хөлийн массаж гэх мэт массажны гайхамшигыг мэдрүүлэх болно. Тэгээ манайх бол яг бүх юмыг нэг дор цуглуулснаар арай илүү бусдаас давуу байгаа гэж үзэж байгаа. Тэгээ 7 давхартаа страм байна, скваш гэдэг одоо Америк, Канадад их одоо нэрд гарсан одоо олимпийн төрөлд орж байгаа тийм одоо теннис байна тий, спортын төрөл байна. Тийм мөн одоо энэ дор одоо хатан давиралт байна тий, мини гэх юм уу одоо энэ төр хатан давиралт байна. 7 давхарт байрлах сонирхолтой хэсгүүдийн нэг бол яахан аргагүй заалны уулан давирах өрөө юм. Энэхүү хиймэл гадна 4-8 метрийн уйлсан өндөртэй учир сонирхогчдоос гадна мэрэгжлийн төвчний бүх хүмүүс хичээллэх боломжтой. Хиймэл хан давирах спорт нь хүмүүст шинэ мэдрэмж, гоо зүйн таашаалыг мэдрүүлэн дэлхийд даяар дэлгэрч сонирхол татаж байгаа VIP спортын нэг юм. Мөн та өндөр зэрэглэлээр тохижуулсан бильярдны танхимд бильярд тоглож, Европ Монгол хоолны ресторанаар үйлчлүүлэх боломжтой. За ингээд та бүхэнтэйгээ Encanto спорт комплексийн фитнесийн танхимд нь ороод ирсэн байна. Би өөрөө урлагийн хүн учраас мэдээж байнгын дуулахынхаа хажуугаар мэдээж олон бүжгийн элементүүд хийх шаардлага гарч ирдэг. Тэгээд энэ бүжгийн элементүүдийг маш гоё эвсэлтэй, өөрийгөө тайзан дээр маш гоё хөнгөн мэдрэхийн тулд спортоор хичээлж фитнест явах шаардлага гардаг л да. Тэгээд ямар фитнест хичээлэх вэ? Энэ фитнесийн орчин нь ямар байх вэ гэдэг зүйл дээр маш том анхаарал тавьдаг. Тэгээд энэ зүйлийг үнэхээр бүрдүүлж чадсан тухтай орчинтой Encanto спорт комплексийн фитнесийг би сонгосон. Тэгээд та бүхнийг ч гэсэн урьж энэ гоё фитнесийг сонирхорой гэж хүсэж байна. Encanto Luxury Fitness нь тогтмол бие бэлдрийн идэвхтэй байдал, эрүүл хоолны дэглэм, сэтгэл зүйн эерэг хандлагатай байж, илүү зөв амьдралын хэв маягтай эрүүл мэндийг дэмжих үндсэн зорилготой. Wellness компани Techno Gym брендийн ухаалаг төхөөрөмжөөр цогц тонголгдсноороо давуу талтай. Тиймээс ч дэлхийн хэмжээнд Techno Gym-ийг ухаалаг амьдралын арга зам хэмээн тодорхойлдог. Учир нь багшийн тусламж зааварчилгаагүйгээр бүхий л дасгалыг бие даан зөв хийх боломжийг ухаалаг төхөөрөмжүүд нь хэрэглэгчдийн олгож байдгаараа туйлын давуу талтай. Энэ бол Techno Gym-ийн хамгийн том онцлог. Мөн тусгай зориулалтын төхөөрөмжөөр зөвхөн таны биед зориулсан сургалтын хөтөлбөрийг гаргаж өгдөг. Үүнээс гадна Encanto Luxury Fitness нь цэвэр хүчил төрөгчөөр бүрэн хангагдсанараа бусдаас давуу талтай. За, чивтэр тэгээд спорт комплексийнхаа 9 давхарт гараад ирсэн байна. Бассейн руу гараад ирсэн. Бассейн руу гараад ирсэн байна. Тэгээ энэ манай бассейн маань яг газраас дэш ойролцоогоор 40 метрт байгаа. Тэгээд бас гадаадад олон жишт буудлууд, олон газруудын бассейнууд нь дандаа дээрээ баригдаад байгаа тийм. Нээлттэй тэнгилүүгөө харсан гоё тийм. Тийм. Тэгээд бид нар бас Монголд анх удаа ингээд өндөрт бассейнаа шийдэж өгсөн. Энэ ойролцоогоор 200 тонн ус байгаа. Тэгээд 25 метрийн урттай 2 метрийн гүнтэй. Тэгээд
хүүхдийн бассейнтай, халуун үүдэн жакузитай, саунтай ингээд иж бүрнээр нь бас хүмүүсийг альжаалаа тайлгаа гэдээ хийж өгсөн байна. Тэгэхээр энэ усыг бас одоо цэвэршүүлж байгаа систем нь манайх нэг одоо Германы дэлхийд бараг 1 номерын тийм цэвэршүүлэх систем тавьсан л та. Тэгээд энэ ус өөрөө одоо маш одоо хизээч гэсэн маш болор тун кристалл байхаар байна л гэж одоо Германы компаниуд амлаж байгаа шүү дээ. Тэгээ би Монголд бас анх удаа бас тэр ус цэвэршүүлэх төхөөрөмжийг оруулсан байгаа. Бас л их нүсэр юм байт юм байл л дээ. Тэгэхээр Монгол ерөнхийдөө олон бассейнууд гэхдээ богд уул руугаа хараад одоо сэлэх бассейн одоо зөвхөн энэ юм шиг байна шүү дээ. Тэгээ одоо Infinity бассейн гэдэг байдаг шүү дээ. Тэгээд за тэгээд энэ сауна руугаа тэгээд гадарч байна. Сая руу орж үзлээ. Тэгээд энэ модны өнөр нь ямар гоё байна. Тэрнээр л бас анзаарлаа. Тэгээд бас нэг тодорхой гадаадаас орж ирсэн нэг тусгаал модл байдаг бах та. Тий. Энэ японочдын Хинуки гэсэн баг. За би буруу хэлж магадгүй. Тийм мод. Тэгээд японочууд л одоо энэ модон дотор суудیں۔ гэсэн шүү дээ. Энэ бол хүний биед маш сайн өндөр нь одоо их тааламжтай хүний альжаалыг их сайхан тайлдаг. Тэгэхээр ч одоо энэ чинь ажиллаагүй халаагүй байгаа дээр ингэж нэрсэж байгаа чинь ороод бас сауна халаад ирэхлээр улам гоё юм шүү дээ. Тий, маш гоё болно тий гэж ойлгож байгаа тий. Усан цэлэх нь хүний биеийн галбирыг засч зүрхний үйл ажиллагааг сайжруулж хүчил төрөгчөөр ханхан цусны эргэлтийн системийг сайжруулдаг идэвхтэй үйл ажиллагаа юм. Бага температуртай ус нь арьсанд массажуулж, арьсыг агшааж, дараа нь тэлэх маягаар зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд онцгой сайн аж холбогдолтой. Тэгээд ахаад нэг гоё юм нь юу таалагдсан бэ гэхээр хаяа тэгээд фитнесээр хичээлдээд нэг бас их нэртэйгээ нэг гоё газар очиж нэг оройны хоол идмээр санагддгийг. Тэгээд би террас руу гараад үзлээ. Тэгээд богдуул маань ингээд Улаанбаатар алган дээр байгаа юм шиг харагдаж байгаа. Бас энэ байдал нь айгүй гоё таалагдлаа. Зогцлбарын 11 давхурт байрлах лоунж нь байгалийн амьд мэдрэмж бөгөөд дээд зэрэглэлийн 5 дугтаа орчны төгс хослол юм. Энканто спорт зогцлбарын гიშгтгий улсын энэ хэсэгт орчин үеийн дурангийн тусламжтайгаар одон орны толгойн харах боломжтой бөгөөд та эндээс жинхэнэ 5 дух амтд зоог сэтгэл шингэсэн үйлчилгээг мэдрэх болно. Энхүү тэнгэрт цойлон тэмүүлсэн Энканто спорт зохицлбарыг эрхэм танд танилцууллаа. Энэ бол Монгол хүний санаачилгаар Монгол хүний 5 дугтай эрүүл амьдралын төлөө хичээнгүйлэн ажиллаж бүтээн босгосон Энканто спорт зохицлбар.